бол Монгол Ардын намын бүлэг хуралдаж байна. Удирдах зөвлөл бас хуралдана гэж байна. Таны хувьд яг ер нь энэ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн яаж харж байна? Яг нийтлэг эн чинь юм шүү дээ. Одоо за яг 3 чуулганд оролцсонгүй харцсан нь одоо бүлгээрээ 3 утга шийдвэрээ гаргаад өөрөөр хэлбэл 3 утга шийдвэрүүд бол бүлгийн гишүүд заавал дагаж мөрдөх ёстой гэсэн шийдвэрүүд юм л да. Анх нөгөө юм чинь бас нөгөө улсын хурлын замын бүлэг чинь анх нөгөө өөрсдийнхөө тоглох дүрмийг тохирч байгаа шүү дээ. Тэр тохирж байгаа дүрм дотор бол одоо 3 утга байх юм бол бүлгийн бүх гишүүд дагах ёстой. Тэр тийм шийдвэр гарсан. Тийм учраас одоо бүлгийн шийдвэрийг дагаад ард замын гишүүд бол чуулганы нэгдсэн хуралдаан болоод байнгын орны хуралд оролцохгүй байгаа. Зүгээр их өрөөндөө бол ажлыг хийгээл байжлаа. Өчигдөр гэдэг чинь нөгөө усны аж хэсэг байгаа байхгүй. Усны аж хэсгийн хуралдаан мөрөлдөнд аж хэсэг хуулийн тэр аж хэсгийн хуралдаан мөрөлдөнд бол суугаал байгаа. Бас иргэд сонгогчтойгоо уулзаал байгаа. Яг нөгөө бүлгийн шийдвэрээ гараад бол тэр хуралд орохгүй байгаа. Нөгөө талдаа энэ чинь 68 судалтай 3 удаа өмнөхөө 60-аас дээш судал авсан ирэх харж байгаа юм шүү дээ. Тэгээ нөгөө хамтарч байгаа хүн нам 8 нөгөө ийзэн үстэй тэгээд тэр чинь дөрөвгөд 80 судалтай гэж ирцээ үрдүүлж чадахгүй байна гэж чинь тэр дотор асуудал байна гэсэн үг шүү дээ. Өөрсдийнх нь бас эрс үрдүүлэх сонирхол байгаа мó гэдэг бодол байна. Яг зүгээр ажил намын энэ шийдвэр бол улс төрийнхөө хувьд ер нь хэтэрхий энэ чинь парламент гэдэг чинь одоо энэ удаагийн парламент бол 5 намын төлөөлөлттэй тий. Дээрээс нь парламент гэдэг чинь бол ойлголцлын мэтгэлцээний том салбар байхгүй юу? Нөгөө талд ингээд нэг намын дарга хүн ингээд парламентыг ийм мэтгэлцээний талбарыг ингээд удирдаад зарим үед одоо амны алдаа гаргадаг юм уу, ажлын туршлага гаргадаг юм уу? Одоо намынхаа юмыг яриад тах тэр чинь биднэрт бол таалагдахгүй шүү дээ. Энэ чинь бол үндсэндээ парламент чинь Монголын баг ард түмэл гэсэн үг шүү дээ. Бүх төрлийн төлөөллүүдийг тэрийг тэгш байдлыг хангаж явах хэрэгтэй. Бичсэн цагтаа бас нэг аймгийн иргэдийн хурал гэдэг адилхан дунд чатны байгууллага 8 жил удирдах гэсэн. Тэр агуулгаараа бол над үнэхээр юм бас намын дарга парламентыг ялангуяа юм олон намын системтэй парламент удирж таалагддаг. Нөгөө талдаа бас нэг зүйл бол бид нар чинь нэг хэсэг ер нь 3 сонгогч шиг юм болчтой юм шүү. Нөгөө дээрээ ард түмэнтэй дэрэгдээ хүчтэй сөрөгчөнтэйгээ мартцсан байна. Ардсан нь бол одоо өөрийнхөө хийж болох хамгийн дээдлийн л одоо арга хэмжээ. Одоо энэ дараагийн шат нөхцүүлэх шүү дээ. Тэ? Одоо хуралд орохгүй гэдэг бол тийм сайхан зүйл биш. Энэ улс орны одоо байнгын парламентын өдөр тутмын хуралдаж ажиллаа явж явах хэрэгтэй. Гол хууль шийдвэрүүд засгийн газраас орж байгаа юм тохирч байгаа. Гэхдээ одоо өөр яах юм? Нэгэн цэрэг хүчнээ сонсохгүй ч юм уу дүлий ингээд ард түмнээ тоодгүй ийм дүлий парламенттай ч ийм л арга гарсан шүү дээ. Нөгөө талаараа ардчилсан нам парламентод олох байхад улсын хурлын дарга нь ардчилсан намынхаа дарга нь байсан гэдэг зүйлийг бас зарим гишүүд байр суурийг илэрхийлээд байгаа шүү дээ. Тэгээ байсан. Энэ ч ерөөсөө ганцхан өчрөл даргын үуч байгаа юм биш. Хэрвээ харж ирсэн бол бас энэ хөл даргын үучсэн зөндөө алдаа гарч ирсэн шүү дээ. Хүмүүсийг үгээ хэлгүүц болоо их боломжууд нь хаадаг. Тэгээ намын дарга ер нь парламентын байх тийм зохимжтой биш. Дээрээс нь гишүүдээ нөгөө эргээд нөгөө намын дарга нь бас яачихдаг үг хэлхийг хаачдаг. Янз бүрийн элдв баягаар ингээд хаад. Ганцхан энэ холдын үед биш л дээ. Энэ чинь ийм тохиолдолд Миягомбын их бол дарагт байж л байсан урагшлах юм бол намрын хөөцсийг хурлын дарга болцоход бас гişүүдээ ингээл байгаад хааж хэлэх нь байгаад л нам улс төрийн өнгө гаргаад байдаг. Тэгвэл ингээ инх бол хоёр инх бол юм уу тийм Миэн инх бол зэ инх бол тэгээд тэн чинь гэж явсаар жоо одоо өчрөл дээр ирж штэ. Хамгийн гол зүйл нь бол яг хуу намын дарга энэ одоо сая бас нэг илдвэрчилсэн зүйл нэг хаврын чуулган нээхэд намын хурд болж байгаа юм шиг баг хурал дээр намынхаа хурал дээр тавьсан ихтгэлээс зарим тууцсан байсан. Тэр мөр бол болохгүй шүү дээ. Ер нь бол тэгээ их барьцсан улс төрийнх бол ажлыг сөрөгчнийхэд ажлыг хийж байгаа юм. Сонсохгүй л өөр ямар арга хэлбэрээр илэрхийлэх юм тийм ээ. Бид нар бол өөрсдөө 80 гишүүнтэй юм хангалттай шүү дээ. Хэрэгцээ бүрдүүлж чадахгүй нэг чинь учрал даргын зангаар дутж байна. Туршлага дутж байна. Дээрээс нь нам дотор хүлээн зөвшөөрөхгүй нэ гэсэн үг. Нөгөө талаасаа чуулган хуралдахгүй, эрс бүрдэхгүй яваад тахаар одоо энэ хаврын чуулганаар татварын багц зүйлээс ахуулаад чухал хуулийн төслүүд орж байна. Гэтэл энэ нөгөө хуулийн төслүүд хилцэх асуудал хойшлогч зүгээр нэг намын дотоод хагалын асуудлаас болоод бас одоо эрс бүрдэхгүй ингэж байна гэдэг нь өөрөө ахаал нөгөө намрын чуулган шиг ямар ч одоо үр дүнгүй болчих юм шүү гэдэг ийм хатлагыг төрүүлж байна л да. Энэ дээр та юм ярьсан үү? Хэн үр дүнгүй болгож байгаа? Намрын чуулган яг үүндээ энэ эрх барьсан намын хагарал энэ хоёр чуулганыг дамнуулаад юм болж байна.
Яг үндсэндээ энэ ирэх барьж байгаа нам надад намар юу боллоо? Бүр төсөө хэлж чадахгүй бол ардчсан нам л бүх байнгын хоороод ажил хэсгийн хурлыг эцэг бүрдүүлэх нэг юм хүчээр авч явж ирсэн. Одоо тийм байдал бас давтагдах нь шүү дээ. Төрийн ажлыг хэн гацааж? Өмнөдхөө олон болсон ирэх барьж нам ардын намхаа өөрсдөө гацааж шүү дээ. Өөрөө өөрсдийнхөө засгийн газрыг одоо 2 дахь 3 дахь хамгааж байна. Өөрөө өөрсдийнхөө юу асан засгийн газар одоо парламентын эцэг бүрдүүлэхгүй нь чи биднээс хамаарахгүй шүү дээ. Хэрвээ бүрдүүлэл бүсүүл бүрдүүлнэ. Хэн энийг гацааж байгаа гэдгийг бас ирэх шаардсан ойлгож байгаа. Өөр хог гишүүнийхээ хувьд болохоор намрын чуулган шиг битгий тийм гэдэг төрийн ажил бүх шатанд дагаатсан хамгийн юм явахгүй энэ хаврын чуулган битгий үр дүнгүй болоосоо чин сэтгэлээс бол хүсэж байна. Одоо тэгтээ ардын намын бүлэг өнөөдөр хуралдсан. Тэгээ өдөр төсөө өвний хаад ардсан намын шаардлагыг хүлээж авах гэдэг юм ч одоо улс төрийн соёо шүү дээ. Нэг намын бүлэг нь одоо ийм шаардлага маш тодорхой шаардлагатай хэрвээ болохгүй л одоо улс их хурлын дарга огцрох хүртэл агц хэмжээ авна гэж огцрох гэдэг юм. Би бол тэгж бодохгүй н огцрох. Огцорсонд орхно өөрөөсөө тэр намын дарга нь эсвэл тэр цагаан байранда зүүн цагаан байранда намынхан байранд очсон. Эсвэл тэр намын дарга нь тэр ерөнхий сайдын ажлыг хийгээл явуулт. Улсын их хурлыг дарга хийж ингэж улсын их хурлын төрийг ажлыг гацааж явах гэдэг. Асуудал бол ерөөсөө ирэх хэрэгцээд л байгаа шүү дээ. Танаас бас нэг зүйл тодруулж одоо сүүлийн өдрүүдэд шатхууны үнийн асуудал гарч ирж байна. За дээрээс нь махны үн бас маш өндөр болчихлоо гэдэг асуудлууд гарч ирж байна. Таны хувьд яг эдгээр дээр ямар байр суурьтай байна? Зарим гүшүүдийн хувьд бол бас махны үнийг бол бүр чөлөөлөх хэрэгтэй гэдэг байр суурийг бас илэрхийлж байна. Та яг нь махны би сүүлийнх нь таны сүүлийн асуултаа чинь санал нэг үдээ. Махны үн чөлөөтэй байх хэрэгтэй. Бид нар чөлөө зах зээн шүү дээ. Нэг газраараа төрийн одоо бодлогоор хөдөө аж ахуй мал аж ахуйг дэмжиж байгаа юм шиг мөртлөө нөгөө тал дээр ингээд нөөцийн мах гэдэг ингээд энэ чинь махны үнийг хатуу ярих гэдэг байгаа орлого байхгүй юу? Махны үнийг төр тогтооно гэдэг бол төр хувийн өмчөд халдж байгаа хэлбэр. Чөлөө зах зээл дээр үнийг эрэлт хэрэгцээл тогтооно. Гэтэл төрөөс тогтооно гэдэг бол буруу. Нөгөө талдаа ямар асуудал үүсч байгаа вэ? Улаанбаатар хотын иргэдийн үнэхээр нэг хил мах өчигдөр би уугаар орсон л да. Би чинь ингээ харьцангуй тийм зах юугаар их явдаг. Их найдаар орсон. Их найд дээр бол одоо хоньны мах 27 мянга хүрсэн байна. Үхрийн мах 33 мянга хүрсэн байна. Хэцүү л дээ. Ийм орлого ийм байгаа үед хэцүү. Гэхдээ төрийн бодлого юу гэхээр тийм үнийн өсөлтийг хангалттай зүгээр авчихдаг тэр иргэдийн орлогыг бүрдүүлэх хэрэгтэй байхгүй. Нэг талдаа чөлөөт үн явах хэрэгтэй. Нөгөө талдаа төрийн бодлого гэдэг бол түүнийг хангалттай худалдаа авах чадвартай иргэдийг бий болгохын тулд явах хэрэгтэй. Харамсалтай нь өнгөрсөн одоо 12 жил. Би бол яга 12 жил гэж яриад байхлаар тасралтгүй 12 жил засгийн ирэх барьсан нам гэдэг бол 14 оноос хойш шүү дээ. 14 оны чинь сайхан бэлгийн цагийн газар хамтраа үзтээ одоо энэ одоогийн байгаа ерөнхийдөө чинь 14 оноос хойш 26 чи 12 жил засгийн ихэнд байгаа нам сүүлийн 3 сонгуульд өмнөхөө 60-аас дээш судал авсан нам бол дэндүү арчааг байна. Одоо ерөөсөө тийм хийж бүтээх тухай ч юм уу эсвэл одоо ямар нэгэн ирээдүрөө ярьсан яриаш юу ч байхгүй. Дандаа чи тэгж хулгайсан би ингэж хулгайсан бити дэмийн юмэр би чамаас баг хулгайсан гэдэг. Ингээд дандаа нэг юм хулгай лойвор нэг муухай тийм бараа юм байнг гардаг болсон. Яг одоо энэ цаг үед түрүүн таны ярианд гарч ийн ингээ шатхуун тос дэлхийд даяар нөхцөл байдал таагүй. Дэлхийн дэг журам өвдөрсөн дайн самун одоо ингээд хаврын тариалт эхэлж байна. Хөрс боловсруулах ажил эхэлж байна. Дээрээс нь ингээд дулаараад нөгөө нэг уул уурхай одоо манай улирлын чанартай шүү дээ. Манай монголчин нэг дулаарынхны улирлын 10 сар хүртэл гоцтой. Бүх ажлууд эхэлж яхад энэ нефтийн хангамжийн асуудал байна. Маргааш манай арцсамын бүлгээр энийг ярих гэж байна. Би өчигдөр бол Эрдэнэ соёлын яамны төрийн нэрнтэй уулзаад ерөнхий үг нь асуусан. Өчигдөр Оросын холбоос үн нэлсэн билээ. Одоо ингээд зөвхөн түүшигтэл 300-аас 1000 төгрөг нэмэгдэж шин. Энд чинь нэг юмны суурь. Одоо ингээд дээрэс нь шатхуун туслах материал нэмэгдэх бүх юмны үн нэмэгдэнэ. Энэ чиглэлээр ер нь гарч байгаа юм байна. Ингээд эн чинь энэ ордон дотор ч уг нь бол одоо хуучин бол зүгээр би юугаар хэлж байгаа юм биш. Одоо 24-өөс нэг хизээ огцруулсан засгийн тэр хүртэл бол бас ажил явдаг байсан шүү. Би энэ огцруулснаас хойш энэ хаглаас хойш ерөөсөө төрийн ажилд явах байсан. Тэгээ одоо ингээд бодтой байдал ийм байхад улс орны нийгмийн эдийн засаг нь макро түвшний асуудал те тэгээд энэ иргэдийн амжиргаа худалдаа авах чадвар хэн гарч байна? Байхгүй шүү дээ. Гэтэл биднийг одоо буруутгаад байдаг. Гэтэл бид нар одоо дүлийн улсын төр засагч нь юм ойлгох гад бүр аргаа урахтаа улс төрийн бойкот хэлбэрлүү орчих шүү дээ. Өчигдөр хүртэл одоо яг засгийн газрын хуралдааны цаад дээр дэд сайд нь одоо яг энэ засгийн газрын шийдвэрийн асуудал биш өөрийгөө өмгөөлсөн мэдээлэл хийдэг гэдэг шүүмжлэл бас маш их явсан шүү. Тэр мөрийг бичсэнгүү өчигдөрч бид нар нөгөө
усны нөөцийг зохистой ашиглах, энэ хууль эрх зүйн орчныг сайжруулахад их хурлын даргын 20 дугаар захирамжаар байгуулсан ажлын өдөржингөө хоролдоод бидэд бол тэнд л байсан л да. Тэгээд тэн дээр бас нэг туулгалын асуудал бас яригдсан. Яг товчхон мэдээлэл авсан. Энэ уг нь туулгалын хурдны зам гэдэг эн чинь ер нь болохгүй шүү дээ. Бас яг үүнд бол гурван гол асуудал байна. Нэгдүгээрт нь төсөв төртөг гэдэг юм байна. Энд чинь 2.3 их найд. 2.3 их найд гэдэг чинь 1 км замыг зүгээр яхав ерөнхий зүгээр томироход 130 тэрбум төгрөг шүү дээ. Яг мэдээж гүүрэн байгууллагын инженерийн байгууллага гэдэг тусдаа өртөх нь өөр л дөө. Энэ тухайг нь би наадмын үеэр улсын хурал дээр орж ирж байхад нь би ярьж илсэн. Энэ дэндүү төсөв төртөгтэй өндөр зам байна. Нимбатрыг дуудаад хэлэхэд одоо төсөв төртгийн бид нар байгаагүй чинь Бээжингийн ямар компани гэнэ. Таныг би орлогчтойгоо уулзуулаад тэр Бээжингээс хүмүүс нэвтэл бодлоо байхгүй болсон. Хоёр дахь асуудал байгаа. Туулгалын экосистемийн асуудал яг яаж өөрчлөгдөв. Энд чинь үндсэндээ 248 баг нь зоох юм билээ шүү дээ. 248 багнаас 15 баг нь яг голын татамд орох юм билээ. Тэгвэл шийдвэр одоо нөгөө байгууллагчдын зураг төсөв үнэлгээр нийсэн компанид уулзж байгаа юм да. Мэдээллийг бол бас ингээд бүх талаас нь авчиж сайн ярьж авахгүй. Экосистемийн асуудал нь Улаанбаатар хотын ундны усны хангамжийн асуудал нь. Улс төрчид яах юм нэг өдөр ингээд гой төсөл яриад тэгээд тодорхой хэмжээнд дараа алга болчихно. Яванда туулгалгүй болчихвол яах вэ? Улс төрчид бид нар бол нэг юуны асуудал чинь нүүдлийн шуушил хүмүүс шүү дээ. Гой төсөл ярьдаг одоо сэлбийг харал та. Сэлби энийг жоохон газар зочдохгүй дил болох. Одоо бүр дэлбэрсэн юм билээ шүү дээ. Одоо туулгараар оролдож яах гэдэг. Энэ байгууллагчны асуудал. Гурав дахь асуудал нь түгжирлийн асуудал. Тэгэхээр энэ туулгалын хурдны зам дээр маш болгоомжтой хандах юм. Тэр төсвийн тэр дэндүү өндөр өртөг байна. Туулгалын экологийн систем байна. Гуравт нь тэр түгжирлийн 34%-аар буун өөдийн матрикс юу ч гэнэ гой юм яриалгаа. Эдгээр бол зөндөө л гоё юм ярьдаг. Үр дүн ажлын гүйцэтгэл үнэхээр сэтгэл хүрдэг учраас сүүлдээ бүр ингээд хаширцсан болгоомжлдог болчихлоо шүү дээ. Уг нь төсвийн байнгын хороо холбогдох газруудаар бид их дэмждэг юм. Бас Улаанбаатар хэн түгжирлийг одоо сааруулахыг одоо эсрэг байхад тийм биз дээ. Улаанбаатар хотын түгжирл буураасаа бас ингээл дэмждэг. Харамсалтай бидний дэмжигдсэн энэ бодлого энэ мөнгнүүд бол тэгээ бидний гараас гарахлаар л очиад хяналтгүй зарцуулагдал. Одоо нийгмийн шилжээнд явж байгаа тэр шалгарсан компани баг ажилтнгүй нэг хачин байгаа юм биш үү тийм. Зүгээр л хятадд байгуулагдсан болохоос энэ цаана хэн ч байгаа хачи юм яригадах юм шүү дээ. Энэ бүгдийг няхтлах хэрэгтэй. Зөндөл асуудал шүү дээ. Яг нэг үгээр одоо ингээд тэгээ төрийн ажил нь явж байгаа юм байхгүй.